би судалж үзсэн. Энэ 2019 онд Эрдэнэ төлөвлөлтөр дээр ийм тендер болсон байхгүй юу? 30 орчим сая долларын үнэтэй ийм тендер. Энэ open data гэж байгаа. Гил уурхаан хөрсний тээвэрт мөчлөгт урсгал тээврийн технологи нөхцөлөх төсөл. Тэгээд тэр хишиг баяргаа залуу болохоор энэ тендер шалгарсан компани гүйцэтгэх захирал. Залуу байхгүй юу? Эхнэр нь манайха нам дээр жагсаалт дээр нэг дэвшижсэн. Наран Нанд Эрдэнэ тэгээ 37 дээрч үлээ 38 дээр байсан. Манай Пүрэв Давг гэх залуучдын холбооны ерөнхийлөгчийн найз нь байхгүй юу? За тэгээд сая нэг асуудал болоод энэ нөгөө асуудал нь тухайн үед би засгийн газрын хуралдаан дээр дараа нь ч гэсэн за энэ тендертэй холбоотой маргаан гарсан учраас үүнийг алгалтай тэмцэх газар шалгаа гэдэг. Тэгээ энэ хэрэг одоо шүүхтэр очиж байгаа юм. Шүүхтэр очиж байгаа. За тэгээд би энэ хоёр уулзаад энэ хэргийг чинь зэгтэлж өгөө гэдэг хишиг баяртай уулзаад за тэгээд энэ асуудлыг гаргаж тавиарэ гэсэн юм билээ. За тэгээд нөгөө хишиг баяр гэж залуу нь одоо нөгөө амар төвшөөд нөгөө нэг энэ байрны жинхэнэ эд дээрээ бас одоо дамжуулаад надад ийм санал тавьсан юм аа. Тэгээ одоо арга буюу инглээ гэдэг зүйлийг хэлээд байгаа. Тийм учраас би дахиад энэ хоёрыг хууль зүйн төтөлбөрийн сайд ял 8 алцах гэдэг ийм одоо үндслэлээр энэ ажлыг зохион байгуулсан гэдгээр арилтаа тэмцэх газарт одоо би нэмж тийм ээ одоо гомдол гаргана гэдгээ сая очихдоо илэрхийлсэн байгаа. Гэхдээ харин тэр би одоо нөгөө хишиг баяр гэж хүн хэрвээ эзэн нь бол би бас нөгөө өмнө нь бас байр суурь илэрхийлсэн шүү дээ. Тэгвэл тэгээ мөнгөө төлөөд буцаагаад тэр байраа авч болно. Зүгээр шүүхтэр явж байгаа хэрэгээ ингэж наймаалтчих болохгүй ээ, тийм ээ. Тийм учраас энийг хэлмэгдүүлээд шоронд 11 хоног харин тэгэхээр тэр чинь 19 оны тендер. Тийм ээ, тэр Эрдэнэтэй холбоотой тендер. За тэгээд нөө харилцаанд 21 оны 11. Айгу харин тийм. Тэгэхээр тэр чинь шүүхтэр хэрэг очсон байх үед одоо энийг зүгээр ингэж нэг шүүхэх дээр байгаа хэрэгэл наймаалцах гэж байгаа байхгүй юу? Тэгээд тэр дундаа яг тэр нөгөө дүүрэн эднэр гэдэг нөхдүүд байсан. Та нар зүгээр асуугаа тэр Эрдэнэтэй холбоотой тендер хэрэг нь хязаа очсон байна. За тэгээд энэ асуудал хязаа гарч ирв. Тэгээд ийм зүйл дээр та маань факт чек хийгээл үзчих хэрэгтэй байхгүй. Тэгээд энийг